өөрийгөө олоогүй хүн, өөрийгөө олох хүн, өөрийгөө оршоод байгаа хүн, өөрийгөө хайж байгаа хүн гэдэг хүн байна. Тийм тэгээд нөгөө Буддаа хэлэхдээ өөрийгөө хайрлах гэдэг нэг үйл үг гэсэн байсан. Сократ хэлэхдээ өөрийгөө таних гэсэн байна. Тэгээд би яг уран бүтээлч учраас донд нь нэг уран үйл үг нэмсэн. Тэр нь өөрийгөө хайрлах юм бол өөрийгөө ойлгох болно. Өөрийгөө ойлгох юм бол одоо өөрийгөө олох болно. Өөрийгөө олох юм бол сая өөрийгөө таньна гэсэн ийм өгсөөр бодсон юм байна. Тэгэхээр бид нар өвтөн ойролцоог дандаа өөр орчинд ашиглаад тэгээд энэ үг зөөж, өс зузаалаад, хов зөөж энэ хорвоогийн ховтоосон донд бодлаа тэгээд өөрийгөө алгуулгаад өөрийгөө алдаад байдгийн байна гэсэн ийм хатуу бодолтой хүн байна. Тэгээд би яриагаа ихтэй бол аавгаа хүн бол бардам байх хэрэгтэй бөгөөд бардам зам бол хүнд байдаг хамгийн гайхамшигтай сайн зан чанаруудын одоо хаан дэтэм ямаа гэж Аристотель хэлсэн үгээр ихлэе гэж бодлоо. Яагаад Аристотель үгээр хэлж байгаа юм бэ гэхээр Аристотелес өмнө Лао Цзы гэж хүн энэ дэлхийд эрхчлөөний хамгийн том үнцэнтэй хүн байсан бөгөөд хамгийн томоор, хамгийн өргөнөөр, хамгийн өгөөмрөөр өөрийгөө олсон хүн бол тэр Лао Цзы байсан юм байна лээ гэж би одоо үнэлдэг, итгэдэг. Тэгээд Аристотелес одоо хойшоо Джон Лок, тэгээд Томас Джефферсон тэргээд явах байхад тийм. Тэгээд би энэ Ангрен гэж хүний их сурвалж гэж Арманаас сэтгэлээ гэхүү тэрний аран шангаас өөрийгөө олох үйлдэл яаж явдаг тухай ярих гэсэн. За их сурвалж Арманыг бол дэлхийд 30 гаруй орны хэлээр орчуулагдсан ийм том бүтээлийн Арман. За 10 гаруй сая хувь одоо өнөөдрийн байдлаар борлогдсон ийм төвхтэй ийм том Арман юм байна. Ангренгийн бүтээл болов. За их сурвалж тэр чигээр хөвгний ихчлэг тунхуулсан бүтээл. За энэ ховдөр Рорк гэж хүн байгаа зохиолчийн одоо гол санаа бол ховдөр Роркийн төгс төгөлдөр хөвгний энэ утга зохиолын одоо үндэслэлээр бол дүрээр амьлуулж бүтээсэн хамгийн амжилттай одоо босгосон дүр юм аа гэж ингэж судлаач үндэслэгчид үздэг юм байна. Энэ Ангрен өөрөө хэлсэн байдаг миний одоо зохиолын гол зорилго, миний дөрүүдийн гол зорилго бол төгс төгөлдөр хүнийг бүтээх үе юм аа гэж. Хүмүүс бол төгс төгөлдөр юм гэж байхгүй гэдэг юм байна. Тэгэхээр байж болно гэдгийг энэ хүмүүс бүтээхдээ хэлсэн байна. Тэгээд Ангренд энэ дүрийг бүтээхдээ Америкийн одоо нэртэй авиаста архитектор Frank Lloyd Wright гэдэг хүний ажил үйлсээс нь бол санаа авч Арманаа зохиосон байна. Тэр Wright гэдэг хүний үжил бодлолд биш, үжил санаанд биш. Олон тэр хүний ажилд хандаж байгаа хандлага, авиасан дэлгэрүүлж байгаа дэлгэрүүлэлт, сэтгэлгээ, сэтгэмж, уран сэтгэмж тэр болгоноос одоо аван кайж Арманаа биш. Тэр архитектор болон тэр архитекторын бүтээсэн архитектурууд руу очиж судалгаа хийж одоо манайхан нэг чөмгөө дундартлагыг ярьдсан байх л дээ. Ангрен юм хамаа дундрах юм оюун бодлоо улам дэлгэрүүлж тийм улам өсөж боож ингэсэн байна. Тэгээ манайхан ч нэг гайхамшигтай төлөвшөг томоотой байх энэ гэдэг тийм үү. Би бол одоо найз дүүнэртэй хэлгээд төлөвшчл тэнэгдэг гэж хэлэх дуртай. Ягаад гэвэл төлөвшчих юм бол тэгээд чи тэндээ зогсно гэсэн үг. Бидний төлөвш, өс, боож, тэл жаахан бэлэг тангай задгаа өөрийнхөө байд гэж л одоо боддог. Тэгэхээр өөрийгөө олно гэсэн тийм одоо юу юм тийм бодлоо. За Рорк бол одоо Ангренгийн бүтээсэн энэ үжил санааны хувь хүний өөрийгөө хүнлэмж хамгийн төгс илэрхийлэл нь Ховард Рорк юм аа гэж үздэг. Ховард Роркийн дүрийг тэгж илэрхийлдэг Ангрен бол харин Ангрен өөрийн хэлэхдээ Доминик Франклин гэж бүсгүй байгаа номын уншсан хүмүүс мэдж байгаа. Тэр Доминикийг бол одоо миний нэг тал юм аа гэж зохиолч нэг удаа хэлсэн байдаг. За тэгээд би энэ их сурвалжууд гардаг хамгийн алдартай ишлүүдийг ингээд төвлөсөн байдаг юм. Тэр ишлүүдээс нь хэлье гэж бодлоо. Би чиний төлөв өгч чадна. Гэхдээ чиний төлөв амьдрч чадахгүй. За эрхчлөө гэдэг бол юу ч гоохгүй, юу ч хүлээхгүй, юунаас ч хамаарахгүй байх чадвар.
Би чамд хайртай гэж хэлхийн тулд хамгийн эхлээд би гэдэг үгийг хэлж сурсан байх хэрэгтэй. Хүнийг аврах цорын ганц үнц нь бол оюухан. Учир нь хүн энэ дэлхийд гар хоосон. Өөрөөр хэлбэл хүний хамгийн том үнцийг буюу зэвсэг чадвар. Таанантан бол тэжээд хоолон болгохтон хүчээр олж идэдэг тийм хүмүүс мэднэ. Харин хүнд бол тэр аратан амьтанд байдаг тийм хүчтэй савар булчин шүрмэс эвэр дураа байхгүй. Тэгээд хүн одоо үлсэж өгөхгүй тулд хоолон одоо зэх ёстой бэлдэх ёстой хоолон бэлтгэхийн тулд тарих ургуулах за 9 жилээр бодно. За эсвэл ангаагна. За тэгээд тарих зурхын ургуулахын тулд бодол шийдэх хэрэгтэй. Ан хийхийн тулд зэвсэг хэрэгтэй. Тэгээд зэвсгээ яаж хийх, юугаар хийх, хаанаас олох юм, ямар зэвсэг хийсэн гэдэг дандаа бодол тунгаан гэсэн. Энэ мэтийн энгийн зүйлсээс харахад хүний мөн чанар бол учир шалтгааныг шүүн тунгаах оюухан юм аа гэж. Одоо ингэж бол энэ их сурвалж дотор байдаг ишлүүдийг одоо зарим судлаачид энэ төр гаргаад тавьсныг бол тусад нь би англи хэлнээс миний одоо английн төгс гэдэг жүжигийг орчуулсан айдол гэдэг англиараа тэрийг төгс гэж орчуулсан юм манай хэлдэг. Тэр орчуулсан жүжигийг төгс гэдэг одоо жүжигийг орчуулсан охлоороо одоо ойрын хэд хоног англи хэлнээс нь олоод өгч гэж байгаа. Тэгээд сайн энэ ишлүүдийг түүж харсан юм шүү. За одоо би та нарт магадгүй би өөрөө шүүхрал дээр байгаа юм шиг тийм галбираа. Өнөөдөр гайхалтай доктор Ховард Рорк энэ Арманы төгс шүүхралаар ордгийг өөрийн шимэгчж байсан шимэгчдийн өгөөчөр гэж хэлчихсэн эсрэгээр нь одоо шүүхэд дуудагдаад тэгээд одоо шүүхралд орж байна. Шүүхралд хэлж байгаа үг нь бол таньжгаар үг байдаг. За хүн төрлөختөн анхлаа чулуун дэвсэг тэгээд маа одоо юу гэдгийг ингээд өсөж байгаа тэгээд нас нь одоо гомдсон байсан нэмээд энэ тэрний хүртэл замлыг баахан ярьж байснаа. Тэгээ хамгийн гол хэсгээс би та бүхэнд уншингаа хэлье гэж бодлоо. За ороо шүүхрал дээр хэлж байгаа. Энэ дэлхий дээр хүнд юу ч бэлнээр ирдэг юм аа. Хүн өөрийн оюун ухаанаар биеийн зааж амьдрах эсвэл бусдын оюун ухаанд шимэгчэнд наалдах гэсэн хоёр аргын зөвхөн нэгээр нь амьд үлдэж чадна. Бүтээгч үүсгдэг, шимэгч хуулбарладаг, бүтээгч байгальтай ганцаараа нүүр тулдаг, шимэгч байгальтай зуучлагтай дамжуулан уулздаг. Бүтээгч байгалыг байлдан дагуулахыг боддог, шимэгч хүнийг байлдан дагуулахыг боддог. Бүтээгч бүтээлийнхээ төлөө амьдардаг. Тэр үнд өөр хүний хэрэг ерөөсөө байхгүй. Тэр үний үндсэн зорилго нь өөрийнх нь дотоод ертөнцид оршдог. Шимэгч хоёр дахь маягаар амьдардаг. Тэр үнд бусад хүн хэрэгтэй, бусад хүн тэрний үндсэн зорилго байдаг. Бүтээгчийн үндсэн хэрэгцээ бол бусдаас хамааралгүй байна. Хүнийг хашиж золиосод доогуур тавьж хэрэглэж болдгүй юм. Хоёр дахь хүний үндсэн хэрэгцээ бол хоолой болж идэхийн тулд бусад хүмүүстэй нягт холбоотой байх. Тэр харилцаа хамаарлыг нэгдүгээр тавьдаг. Тийм хүн бусдын төлөө зүтгэх ёстой гэж номлодог. Тэр нэгүүлсэнгүй буйныг зааж сургадаг. Бусдын төлөө амьдарч, бусдыг өөрөөсөө илүү үзгэж зааж номлодог сургаалыг бусдын төлөө өөрийгөө золиосгүй гэж нэрлэж болно. Ямар ч хүн өөр хүний төлөө амьдарч чадахгүй, тэр биеийг хувааж чадахгүй, тэр сэтгэл зүрийг хувааж чадахгүй, харин хоёр дахь хүн нэгүсгүй гэдгийг мөлжлийн зэвсэг болгож хүн төрлөختний үндсэн зарчмыг оронгоор нь эргүүлж байдаг. Хүмүүст бүтээгчийг устгадаг борин жайгийг зааж сургаж иржээ. Бусдаас хамааралтай байхыг буян төрөсгөл сургадаг болжээ. Бусдын төлөө амьдрах гэж оролддог хүмүүс бусдаас хамааралтай байдаг. Тэр зорилго шалтгаанаас эхлээд шимэгч өгөөр үйлчилсэн хүмүүсээ бас шимэгч болгодог. Харилцаа хамааралтай байх нь харилцан ялцсан гажуудал үүсгэхээс цаашгүй. Удгын хувьд ч боломжгүй зүйл. Бодит байдал дээр энэнтэй хамгийн ойрхон зүйлүүд боолчлог юм. Бусдын төлөө зүтгэх гэж амьдардаг хүн боолчлыг бий болгох мөн. Бие махбодын боолчлыг зөвүүн жигшүүртэй гэж байгаа юм бол сэтгэл зүрхний боолчл хэр муухай байх нь ойлгомжтой. Олзлогдсон боолт нэг төрлийн жаахан гэсэн уулмөр байдаг. Тэрүүнд эсэргүүцгсэн гэсэн хүсэл нөхцөл байдлаа өөдөггүй муу гэдгийг ухамсарлах сэтгэл байдаг. Харин хайр гэдэг нэрийн дээр өөрийгөө
сайн дураар боолчлолд оруулдаг хүн бол хамгийн олиггүй адгийн амьтан. Тэрээр хүн гэдэг эрхэм нэр, хайр гэдэг ойлголтыг хутааж байгаа хэрэг. Гэтэл энэ нь өөрийгөө огоорох бусдыг нэгүсгүй мөн чанар гэж үзнэ. Хүмүүст хамгийн сайхан үйл болохоос харин өгөх гэж зааж сургаж байна. Гэтэл бий болоогүй зүйлийг өгч болохгүй шүү дээ. Бүтээх гэдэг нь өгөх тараахаас өмнө бий болсон юм. Эсвүүгээс өгөөд байх юу ч байхгүй. Бүтээгч нь хэрэгцээ, өглөг тараач нь хэрэгцээ гэх зүйлээс ямар ч төрөнд байдаг юм. Гэтэл өөрийн хийж бүтээгээгүй зүйлийг бусдад бэлэглэгчийг тэр бэлгийг бий болгосон хүнээс дээгүүр тавьж шүтгийг зааж байна. Өглөг үеийг шүтэн биширч байна. Харин ололт амжилт авчирсан үлсээс нүүр оруулж байна. Бусадтай санал нэг байхыг буян төлгөж хүмүүс зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй юм. Урсгал даад сэлхийг буянтай үлгэж хийж байна. Тэгвэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буян төлгөж хүмүүс зааж сургаж байна. Харин бүтээгч ганцаараа байдаг. Өөрийгөө бодох нь муухай гэсэнтэй ижил утга ижилгээд өөрийгөө огоорохыг буян үлгэж зааж байна. Гэтэл бүтээгч хүн гэдэг бол бүр цаад утгаараа өөрийгөө бодогч болохоос биш. Өөрийгөө огоорогч гэж мэдэрдэггүй. Шүүн тунгаадаггүй. Хийдэггүй хүнийг бол хилдэг юм аа. За энийг өөрийгөө олох гинэ гэж. Зөв зохистой харилцан хамаард хэний ч төлөө золиос гарах ёсгүй. Архитекторт үйлчлэгч хэрэгтэй. Гэхдээ тэр өөрийн ажлыг үйлчлэгчдийн хүслээс дор тавьж болдоггүй. Тавьдаггүй. Тэдэнд архитектор хэрэгтэй. Гэхдээ тэд байшингийн захиалгыг өгч байна гэж тушаагаад байж байж болохгүй. Хүмүүс биенийхээ ашиг сонирхлыг харилцан ойлгож, харилцан солилцохыг хүссэн үед хэлцээнд хүрч ажил үүргийг солилцдог. Хэрвээ хүсэхгүй бол хинч тэднийг тохирцож алгадах ёсгүй. Тэд өөр хүнийг хайж болно. Адил тэгш хүмүүсийн хооронд байж болох ганц харилцаа холбоо гэдэг бол энэ. Бусдаар эзэн боол эсвэл цааз гүйцэтгэгч ялтан хоёрын харилцаа гэсэн үг шүү. Хамтын арга олонтын шийдвэрээр бүтсэн ажил гэж нь хорвоо дээр байдгүй. Авгаа бүтээл болгон хувь хүний заавар шийдвэрээр бүтсэн байдаг. Байшин барихын тулд архитектор хүнд олон авгаа хүн хэрэгтэй болдог. Гэхдээ тэр тэднийг яаж барих талаар саналаа өг гэдэггүй. Харилцан зөвлөлдөж, хүмүүр дор бүрдэн өөрийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байж хамтдаа ажиллаж чадна. Архитектор хүн бусдын бүтээсэн шил, ган, бетоныг ашигладаг. Гэхдээ тэр материалууд архитекторын гард хүртэл шил, бетон, ган, бетон хэмээх байна. Архитектор хүний тэдгээр материалаар хийж бүтээсэн юм болгон хувь хүний бүтээгдэхүүн бөгөөд хувь хүний өмч болно. Хувийн хүмүүсийн хооронд байж болох ганц зохицолтой харилцаа бол энэ юм аа. Дэлхийн дээрх анхны эрх бол биеийн эрх шүү. Хүний хамгийн ихний үйлс өөрийнх нь төлөө байх хариуцлага юм. Тэрний ёс суртахууны хууль бол өөрийн үндсэн зорилгыг хизээж бусдын төлөө тавихгүй байх явдал. Тэрний ёс зүйн үүрэг бол өөрийн хүссэн зүйлээ хийх явдал. Хүслийн хангана гэдэг анханасаа бусдаас хамааралгүй байдаг учиртай. Энэ хүний бүтээж чадвар, ажил, бодол санааг бүхэлд нь агуулдаг юм аа. Харин дээрэмчин өөрийгөө огоорогч, дарангуулагчийн хүрээг агуулдаггүй юм. Хүн ганцаараа ажиллаж ганцаараа боддог юм аа. Ганц хүн дээрэмдэж мөрдөж захирч чадахгүй. Дээрэм мүлжлэг захиргаалтанд хохирогч хэрэгтэй. Эдгээр ойлголт бол хамаарал гэсэн утгыг төрүүлж байгаа юм. Тэд бол хоёр дахь хүмүүсийн мууж ус. Захирагчд бол өөрийгөө бодогч биш. Тэд юу ч бүтээдгүй бүхэлдээ бусдаас хамаардаг. Тэдний зорилго субъектэд болцлог үйлдэл байдаг. Тэд бол уйлагч нийгмийн ажилтан дээрэмчид шиг бусдаас дандаа хамааралтай байдаг. Бусдаас хамаарч байвал хэрхэн яаж гэдэг нь чухал биш үстэй. Хамт олон нийтийн сайн сайхан үндэстэн анги төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан харьцлал бүрийн зөв гэсэн нэр.
түүхэн тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг нэгүүлсэнгүй буян гэдэг нэрийн дор хийж байсан юм. Нэгүүлсэнгүй зарчмын дагуу үйлдэгдсэн алдлах хядлагтай өөрийгөө бодох ямар нэгэн үйлдэл игнэх үү? Алдааг энэ хүний хоёр нүур гаргах явдал оршиж байгаа юм уу? Зарчмын мөн чанарт оршиж юм уу? Хамгийн аимшигтай ярагчд хамгийн чин сэтгэлээсээ байдаг. Тэд төгс нийгэмд цаазын давсан буу зэвсгээр данжин хүрч болно гэж үздэг байсан. Өөрийн огоор бусдын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор зэрэг хинч тэднээс хүн алах хэрэгтэй эсэх тухай асуудгүй байсан юм. Хүнийг бусдын төлөө золиосож болно гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм. Жүжигчд нөөцлөгдсөн, эмгэл жүжигд оролцсон байна. Хүн төрлөختний сайн сайхны төлөө гэж хэлсэн хүмүүнлэг үзэл цусан дол авилт дууссан юм. Энэ хүн тухайн үйлдэлийг өөрийгөө бодохгүй гэж үзсэн цагт үргэлжилсээр байх болно. Ингэж л өөрийгөө огоорогчд, хохирогчдоо энэ бүхнийг төвчүүлж чадаад ирсэн юм аа. Хамт хөдөлгөөний удирдагчид өөрсдөө юу ч шаарддаггүй. Гэхдээ үр дүнгийн сайн ажиллаарай. Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц зүйл бол зөв зохис тарилцааг илэрхийлсэн мэдээлэл бол бусдын хэрэгт бүү оролцсон. Би бол архитектор хүн. Аливаа бүтээсэн зарчмаас юу гарч ирхийг би мэддэг. Бид өөрсдийнхөө амьдрахыг зөвшөөрдгүй тийм ертөнц рүү ойртож байна. Би Картландыг зөвхөн өөрийн зохиосноор баригдахыг харах гэж зохиосон. Өөр ямар ч зорилгоор биш. Энэ л миний ажлын хөлс байсан. Гэхдээ надад хөлс юм нөгөөгүй, төлөөгүй. Би хүссэн хөлс авч чадаа. Харин Картландын эцэд надаас хэрэгтэй зүйлээ авчгаасан. Тэд байж болох хамгийн хямдаар барих байшингийн зураг төслийг хүссэн. Үүнийг санаанд нь хүртэл хийж чадах хүмүүсийг тэд олж чадаа. Би чадах байсан. Тэгэж би чадсан. Тэд миний ажлаас хэрэгтэйгээ аваад намайг энэ үнийг зүгээр бэлгэлээс өөр аргагүй хүргэсэн. Гэхдээ би бол бусдын төлөө өөрийгөө оорч биш. Би иймэрхүү бэлэг хүнд өгдөггүй. Намайг ядуусын гэрийг үгүй хийсэн гэж байна. Харин миний хувьд ядуус ийм гэд байж чадахгүй гэж үздгийг мартчих хэлтэй. Хизээж бусдын анхаарал хайрыг хүртэж байгаагүй ядуусыг анхаарах халамжилдаг хүмүүс тэдэнд туслаач гэж надад ирж хэлдэг. Ирээдүйн хөлслөгчдийн ядуу зүдүү байдал тэдэнд миний ажлыг хүссэн гэж үзэж байгаа юм байна. Тэдний хэрэгцээ шаард миний амьдрал дээр нэхэмжил бий болгосон гэж байгаа юм байна да. Надаас шаардсан болгоныг би өгч амьдралж болцдог гинэ. Энэ бол өнөөдөр дэлхийг залгиж байгаа хоёр дахь хүний үзэл санаа юм шүү. Би энд миний амьдралын нэг чоромд хинч халдах хэрэггүй гэж хэлэх гэж ирсэн юм. Ирж хүчний минь аль шиг хэсэгт бас халдаж болохгүй гэж хэлэх гэж ирсэн юм. Олонт амжилтанд бас халдах хэрэггүй гэж хэлэх гэж ирсэн юм. Хин шаардаж тэд хэр олоолаа байгаа. Хэрэгцээ гिचнэн их зэрэг нь энд огт хамаагүй. Би бол бусдын төлөө амьдралгүй хөвгөлтгөө хэлэх гэж ирсэн юм. Дэлхийн ертөнц өөрийгөө золих гэдэг садар нарийнаас болж устж байна гэдгийг би хэлэх гэж ирсэн юм. Би энд хүний бүтээж ажлын нэр төр болвол ямар ч буйны ажлаас хамаагүй ач холбогдолтой гэдгийг хэлэх гэж ирсэн юм. Та нарын дотор энэнийг ойлгохгүй хүмүүс байгаа бол тэд дэлхийг үгүй хийж чадж байгаа хүмүүс. Би энд ирж өөрийн нөхцөл болцлуудаа хэлэх гэсэн юм. Би бусдаас хамаарч оршихгүйгээ хэлэх гэсэн юм. Би бусдын төлөө гэх үүрэг хариуцлагаас ганцхныг хүлээн зөвшөөрнө. Тэр нь юу гэвэл хүний эрхчлөө хүндж боолын нийгэмд оролцохгүй байх явдал юм аа гэж би боддог. Миний үнэнч байдал бол амьдарч байсан бүх үдээч хүн болон Картландыг дэлгэрүүлэх болсон хариуцлага хүлээх ёстой тэр хүчин даргуулж зовж байсан бүх хүмүүсийн төлөө байгаа юм. Ганцаар үнэхээр эсрэг үзэл доромжилтанд өнгөрүүлсэн цаг мөчөлгөний төлөө миний тэрний ялсан тулаан бүрийн мөн тэрнийг ялсан тулаан бүрийн төлөө энэ үнийг би хийсэн. Нэрэнд дурддагдсан бүтээгч болгоны төлөө би амьдарч тэмцэж амжилтанд хүрэхээс өмнө танигдалгүй алга болсон бүтээлчдийн төлөө энэ үнийг би хийсэн юм аа. Би сэтгэлээрээ хохирсон бүтээлчдийн төлөө Хенри Камерон, Стиви Маллоригийн төлөө нэр дурддагдаач гэсэн энэ танхим сууж намайг өөрийнхөө тухай ярьж байгааг мэдж байгаа хүн бүрийн төлөө би энийг хийсэн юм аа. За ингэж
Хоороо шүүх хурлаар хийж хэлсэн. Би харин сая надад юу мэдэрсэн бэ? Би өөрөө шүүх хурлаар энийг хийж байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Миний арга шиг хэрэгэлтэй. За одоо хоороо гэж ингэж өөртөө мэдсэн болсон өөрийг нь олсон ийм гайхамшигтай хүний төрийг энэ их сурвалжаас та олж харна. Сурвалж арманы гонсон хүн гараад өгдөг. Уншсан бол одоо энэ саяын үйл явдал харагдаж байгаа. Уншааг бол уншиг гэсэн санааг төрж байгаа гэдэгт би одоо найдаж байна. За тэгээд шимэгч гээд гараад байгаа шимэгчлийн амьдардаг тэр хоёр юм хэлсэн шүү дээ. Нэг нь бүтээн рүү шимэгчл наад. Тэрний хүний нэг дүрийг би хоёр дүрийг харьцуулсан. Тэрээс энэ бүхлэмжийн армаарыг ингээд дараад нэг тийм драатыг ингээд байцаатай юм шиг ярих биш. Тэгээд одоо хамт болсон сайн тунгаасан Японд нэлээд томхтой урд яаж ойлгохгүй гэдэг их сурвалжаар дамжуулж гэдгийг их сурвалж ормоноор дамжуулж өөрийгөө олохгүй өөрийгөө эсвэл олохгүй эсвэл алдахгүй гэдгийг хүмүүст ойлгох нь илүү оюун тархины багтаамжууд одоо өсөж төх юм байна гэж бодсон ярьдаг. Тэгээд энэ үнийг бол одоо айгуур энийг юм яриад байгаа юм. Би ч туслагчтай. Энэ гараад энэ нүдийг хаад байл. Энэ надад асууж байгаа миний ач биелэгт очих гэж байгаа юм. Энэ одоо дөрөвхөн насндаа арвж байгаа гэхдээ ичиг гэдэг шүлгийг тогтоосон байдаг байна. За энэ хүнийг таних байх юм байна. Ховд орох гэх нөгөөх. Өөрөөр миний хийж байгаа ховд орох өөрийгөө олсон тийм. Энэ өөрийгөө алдсан юм. Надад нь олох юм. Орчин үеийн ертөнцийн хамгийн гол асуудал бол тэр сүрхий ихлээр эсварт түүхээ яриад ингэж хэлсэн. Иргэчлээ болон дарамт хоёр нь эсрэг зүйл гэдэг ташаа ойлголт юм аа. Дэлхийд нүүрлээд байгаа энэ хавга том асуудлыг залруулахын тулд бид эхлээд өөрсдийн оюун санааны төрөлийг ажиллах ёстой. Асуудал философийн үүднээс хандцгаая. Мөн чанартай мэрэгчлөө дарамт хоёр чинь ижил зүйл юм шүү дээ. Арай энгийн тайлбарлалтаа би хүссэн үедээ боломж хөндлөн гарах хэрэгчлөөгүй чинь гэрлэн дага хязгаар гэнэдөө. Гэхдээ энэ хязгаарлалт танд машины дугуйдаар орчихгүй байх хэрэгчлөөг хангаж өгдөг. Хэрэг таныг нэг ажил тамирчхоор өөр зүйл хийгийг хоригдчих бол ахиж дэвших боломж чинь хязгаарлагдана мэдвүү. Гэхдээ энэ танд ажилгүй болчихгүй гэсэн айдасгүй амьдрах хэрэгчлөөг өгнө. Бидэнд шин шахалт алгуулах тулах бүрд бид шинэ хэрэгчлөө идэх боломжоор хангагддаг юм. Энэ хоёрын салшгүй зүйлс бүх алгуулахыг хүлээн зөвшөөрж байж бид бүх хэрэгчлөөг эдэн шүү дээ. Яг зөв гэж мэдэж лейтер хашгираа гэж. Энэ багийнхаа эпизод байна. Тэгэхээр саяын бид зөвхөн одоо онгон усан даа таньж байгаа манай энэ зөндөө байдаг шүү дээ. Нэлээд олон байдаг шиг. Тэгээд ийм эрхчлөөг ингэж прагматик тийм үү? Эрхчлөөг юу гэдэг одоо нэг яриад байгаа шүү дээ. Цөөхөн хүнийг авч унсаа авч үлдсэн гэдэг нэг хүмүүс яриад байдаг. Тийм ээ? Цөөхний надад тэгээ ихэнх нь авчихсан. Тэгээд цөөн хамгийн хэрэгтэй оюуны лидерүүдийг авчихад тэгээ ичгүүр би тэгж ярьж байгаа явдсан шүү дээ. Энийг бол би өөрийгөө алдсан хүмүүс. Мөнгөд хараалж өөрийгөө алдсан хүмүүс. Өөрийгөө хизээж олохгүй хүмүүс гэж үзэж байгаа юм. Тэгээд би одоо энэ хоёр дүрийг өчнөө олон дүр би энэ хоёр дүрээр харьцуулаад хоёр гол дүрнэлтэй нэг нь одоо түүхийгээд за хамгийн гол дүр өөрөөрөөр одоо хашилдаг дүр нь бол Питер Кейтинг гэж дүр байгаа. Одоо Кейтинг бол шинэгч үнээр шинэгч. Өөрөөрөөр хамаг авьяас чадварыг шимэн сорон тэгээ сүүлдэн сайн шүүгүүд өгөөд тэгээ тэрийн одоо дөрөв зүйл бүтээсэн болчихсон. Котландд гэдэг байшин өөрөө нураач дэлгэжж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс өөр шүүгүүдээр орж байгаа гэсэн юм л. За тэгээ 1949 онд Warner Bros компани Английн санал тавиад их зурулжаар кино хийсэн тавьсан Английн киноны одоо байдалд хөрвүүлээд өгсөн. Гэхдээ тухайн үедээ одоо амжилтанд хүрээгүй. Тэгээд кино одоо бүтээсэн зарлаач гэж амжаа юм шиг байна тийм. Тэгэхээр Английн энэ дотоод ертөнцийн философиг
ойлгоно гэдэг бол нэгэн бэрхтээ даваад тэр дөрүүдийг амьлуулна гэдэг бол нэгэн оншортой хүмүүсийг ажил. Харин 2014 он Бельгийн найруулагч Ивован Хов тайсны жүжиг болгож тавьсан юм баримт байна. Англи бол их сурвалж арман анх 1935 онд бичих гэсэн санаа олсон. Тэгээд 38 онд бичиж эхлэв. 35-38 онд одоо сая дээр Bright гэж одоо архитектор хүний ажил үйлстэй танилцаад архитектор гэж ямар хүн бэ гэх архитектур яаж хийдэг тэр болгоны бүр одоо өөрийн ажил шиг очиж судалж ингэж үзсэн байгаа юм. Тэгээд 38-аас бичиж эхлээд 44 онд бол 44 онд анхных нь хэвлэл 68 онд 2 дугаар хэвлэл гарсан юм үү. Тэгээд их сурвалж арманы одоо дөрүүдийг би нэрлэе. Robert Cameron, Mallory, Dominic, Reinand, Tunke, Keaton, Hatта Keaton, Catherine ийм дөрүүд байна. Энэ дөрүүдийн хоорондын зөрчил тэмцэл үгүйсгэл бол одоо маш тодорхой зүйлийг бол хүмүүс хэлнэ. Олон аймагын зорилго бол индивидуализм, коллективизм, альтруизм энэ гурвыг харьцуулж индивидуализм гэдэг нь илүү юм аа, хурдан гэдэг нь илүү юм аа. За энэ төлөөс солиос буюу тийм ээ хамт олон зүйлсэл одоо ардам гэж ярьдаг. Ардам гэдэг нь биегүй нэг хий зүйлийн тухай яриад байдаг. Олон хүний нийтлэл ардам гэсэн үг болохоос биш одоо хүмүүрийг тусгаж байгаа асуудал биш юм байна. Тэгж одоо харж болох юм. Тэгэхээр зэрэг одоо ер нь зүгээр ингийн амьдралтай юм хэлээд өөрийгөө одоо олсон өөрөөрөө бардамсан жинхэнэ өөрийнхөө амьдрсан хүн бол оохож байна. Үнэхээр тэр хүнд тэр зөвлөгөн донд хөлдөөрөө босоод шоронд байхтай хүртэл одоо хаягдл ганц сэрийн энтрийг түүж аваад бүгд чигээ. Тэгээд шүдний аамын ишнүүд янз янзын өмгтэй байдаг юм тэрэнд нь өнгөөр нь шигтгээ хийгээд ингээд одоо хоригдлуудад зараад нөгөө хоригдлууд нь аваад аваа хөвгттэй бэлэглэх байдалтай. Тэгээд тогтой одоо утасны цаана бараг өөрийн алгасан даалгавартай хүмүүс очиж байхад бол доохозгаа одоо утгуулсан явдал байдаг. Тэгээд тэр болгоныг даваад энэ дөрөв хүрээд өнгөрсөн 90 оны эрхчлөөний үнцнийг мэдэрсэн. Манай Монголд намдаггүй байна. Намдаггүй бол бүр хийсэн байдаг. Хэний ч хараад битээ, хинтэй ч битээ ойр өөрийнхөө бай гэж. Өөрөөр бай гэж. Тэгээд намдаггүй нэг жүжигэн дээр одоо жүжиг их тоглодог байсан тэр хугацаа хэлэх цаг гэдэг шүү. Одоо 8 их дуусчихсан шүү. 8 болгоод ингээ гараа газар өччихгүй танараа. Тэгээд намдаггүй нэг хоёр хоо сарж үзсэн юм байна. Нэг жүжиг найруулагч гэдэг мөнгө авах системийг мөнгө авах шүү. Тэгээд нэг ганц шиг дээр хацраа нэг талхан дээр хаам наачаад ингээд шүтлэн тэр чи одоо юм байхгүй шүү. Шүтлэн юм одоо ингээд говдол гэдэг иддэг. Одоо 60 гаруй жүжигчд байна шүү. Тэгээд нэг юм томрон суугаад тойрон суугаад нөгөөхөө нэг 60 хүнд 3 шилээр хэн задлаа юм л да. Тэгээд хаяа та харж та нарийнда гацсан гэл жүжигчд муулна намдаггүй. Тэгээд одоо яг муулаад байна гэдэг хөрхи намдаггүй авахлаар зэрэг энэ гурвазар мазар энэ сая ардын өмчөөс өвчнөд хөргөөр шамнартаа хийсэн юм л да. Та одоо их мөнгө болох гэдэг нарийн юм аа гэдэг. Үжил мөнгөтэй хүчтэй гэдэг гэж хэлдэг. Үжил мөнгөтэй хүчтэй тэгж хэлдэг байсан. Тэгээд жинхэнэ өөрийнхөө байсан хүн намдаггүй. Дэндүү өөрийнхөө байсан бол чойно. Өөрийнхөө байж байгаа даалгах ялан авч байсан хүн бол юм би юм гэж. Манай өөрийг нь олсон чинөө болон хүн би. Хамсалтай нь одоо манай хайтан гүн батнаар нь ахмар их бодоод алцсан. Тэг сан одоо ингээд хаад ноёдыг харлаа гэсэн юм тийм баяр тэмдэглэе сая. Хаад ноёдыг харлаа. Алсны баярыг тусгаад байна гэснээр тэр баяраа тэмдэглэхийн өмнөх нь эзэн хааны төрсөн өдөр хийлээ. Зүйл болж байгаа юм. Тэгээ одоо аймагуд 19-29-нд богдын гүшүүнд очиж цэцэг өгнө шүү дээ. 50 шүү дээ. Хаад ноёдоо халсан баяр тэмдэглэж. Энэ бол одоо
эдийн өөрийгөө алдсан учраас хэнийг ч алж мэдэх болсон байхгүй гэж боддог. За тийм хамлаад явчих шиг болоогүй юм байна. За би нэг юм энэ өөрийгөө олохтой холбоотой байна гэж найдаж байна. Энэ сүүлийн үед манайд энэ англи энэ философичдыг байранд нь тавьсан юм байна. Юмыг байранд тавихаар хүмүүс дургүй байдаг юм шиг гэж би бодсон. Тэгээд энэ ёс зүйн зорилгын тухай Кант хэлсэн байна л да. Ёс суртахууны үндэс нь үүрэг гэж. Аливаа үйлдэлийг сайн санаа үүрэг тулгуур нь ашиг сонирхлоос үл хамааран хийх ёстой гэж Кант хэлсэн. Тэгтэл англи ёс суртахууны үндэс нь ухамсартайгаар өөрийн ашиг сонирхол. Персонал байд. Мөн англи хүний ёс суртахуунтай байх нь өөрийн амьдрал сайн сайхнаа хамгаалалттай холбоотой. За энэ хоёрын хоорондын зөрчил гараад ирж байна. Кант бол юмс өөрөө ямар байдгийг тунгаан таних боломжгүй. Английн хувьд бол философийн хамгийн том суурь шүү. За хоёрдугаар шалтгаан ба таны мэдхийн талаар Кант хүн таны мэдхүүгээр жинхэнэ бодит ертөнцийг бүрэн барьж чаддаг юм аа. Бид зөвхөн үзэгдлийг мэднэ. За Кант бол нийтлэг бүхнийг дагах хууль гэж хэлсэн. Англи хүний рационал ашиг сонирхол гэж хэлсэн. Англи бол реалист байр суурьтай бодит ертөнцийн ухаан 100% мэдж чадлаа гэж хэлсэн. Англи бол аав бий гэж байна. За суртахууны уран Кантын одоо суртахууны уран категорик императив уран байна. Чи бүх хүн дагаж болохгүй үйл гэж хэлсэн. Англи бол рационал эгоизм тодорхойлсон. Өөрийнхөө ашиг сонирхлоо ухаалгаар хамгаалсан явдал бол ёс суртахуун юм аа. За мөн Кант нийтлэг бүхнийг дагах хууль гэж хэлсэн. Англи хүний рационал ашиг сонирхлоо ялгааны гэж хэлсэн. Энэ хоёрын хоорондын зөрчил. Хүн ба эрхчлөөний тухай Кант хэлэхдээ хүн бол ёс суртахууны хууль тогтоох үүрэг биелүүлэх гэж хэлсэн. Англи бол эрхчлөөний ёс суртахуунтай үйлчлэх нь чадвар гэж хэлсэн. Англи хүний эрх сонголт хувийн өмчүүд нийгмийн үндэсээ гэж хэлсэн. Төрийн үүрэг нь эрхчлөөг хамгаалах гэж хэлсэн. Англи хүний эрхчлөөг дээдэлдэг католик философи. Английн философи. Кант ёс зүйн үүрэг хууль давамгай гэж хэлсэн. Англи Кантын тухай юу гэж хэлснийг төгсгөлд нь хэлээ. Бүх ёс суртахууны сүрлийн эхлэл бол Кантээс байна. Өөрийгөө золиосох ёс суртахууны суурь эрүүл ухааны эсрэг байгаа мөн чанар гэж хуцаа шүүмжилсэн. За энэ данжрууд хоорондоо ингэж ном хэлж байсан байх. Өнөөдөр зориод дуусчих гэж бодсон юм аа. За надад одоо урам хайрлаж анхаарал шагнасан баярлалаа. За тэгээд би одоо өөрийгөө олох өөрийгөө алдах хоёрыг ойлгож чадсан эсхийг одоо та нарын надаас танаас хүрсэн хүртэл мэдэгдэнэ. Тэгвэл өөрийгөө олсон хүн бол өөр юм руу готгалдаад байдаггүй. Дандаа оршиж чаддаг, дандаа нусгаад авч чаддаг ийм юм байдаг юм аа гэдгийг би сайн ухаарсан учраас зориуд өөрийгөө олох, өөрийгөө алдах гэж нэрсэн юм байна. 1984 оны Монгол Улсын хувьсгалт намын 2-р бүгд хурцуулганы материалыг хүлээж авч цуглаа өглөө болоод тэгээд Борон театрын уран бүтээлч цуглаа, драмын театр, одоо үндэсний лоожгийн цуглаа, хүүхдийн театр цуглаа, тэр чинь үзэгчтэй дүүрчтэй юм л да. Тэгээд намынхаа одоо цуглааны материалыг хүлээж аваад сүйд болоод байна. Тэгэхээр би үг хэлэх ёсгүй байсан хэрэгэлтэй. Тэр чинь нэр зоогод хэдэн үг хэлээд үүрэг амлалт авчдаг байсан. Тэгээд би үг хэлийг гараа өглөө. Одоо ажлын цаг мөн гэдэг чинь тэр хамаагүй юм чинь 2-р бүгд толчинд маш чухал юм хэлсэн байна. Би үг хэлнэ гэж хэлсэн. Тэр үг хэлвэ. Хэлэхдээ би юу гэсэн гэвэл
Атаархал гэж юу юм бэ? Өөрт нь тэр юм уу хүн зөрөөл устын гав дээр байгаа харж чад өчүүхэн зөвхөн гинжтэй гөлөг шиг гасаж өвдөлтөл хацсан юмсан гэхдээ тэсэж ядсан боцолт юм аа. Атаархал гэж юу юм бэ? Сайн тэр энэ зэрэг гэхээс хөнөөхөө бүрдэл болгодог. Сав хүмүүс ичгэлэхээр чаваас гэж би байдаг юу гэдэг дотроо бохомддог 100 улгын дотрын мэрж байдаг зулаанаас улаан бүрдэл боцсон хорон зүрх юм аа. Ийм хорон зүрх бол урлагт одоо үйлж байна. Энэ үйл зогсохтой. Хитрхи амар бардан гэж газуурсан арслангийн жавжнаас сарсан хөөс хитрхи номод орогч анхаарсан хөхүү уусын шил зүүрмэлгч өвс хитрхи эрхэмсэг ноёр хөгч дандаа дээрээс бүхий хүсэж хатан зохио хитрхи эмсэг самонгч ямар ч цэцгнээс ирээлэлгүй балан бялуурч ирвэхээ хитрхи гашуун ундаан татнаагч будгийн асгарыг хүртэл цээрлэлгүй удаг үхэр хэлжвэ. За ийм үхэрнүүд ийм ээлжигнүүдийн уран бүтээчдийн дунд байх ёсгүй гэдэг хэлсэн. Энэ очир юу бол яагаад би ингэ зөрөгтэй хэлсэн бэ гэвэл Монголд амьсгалтын 2 дугаар бүгд төрлийн чуулганы юм дээр бол нөгөө галааснаас ил тод байдлыг өгшүүлэн дэмжин шүүмжил өөрийн шүүмжил ялангуяа доороос гарсан шүүмжлийг тусаж явнаа гэсэн ийм баталгаар илтгэл байсан. Тэгээ би доороос шүүмжилсэн хэрэг гэсэн чинь нөгөө хурлын ажиллагаа буруудаад буруу байсан шүү. Намайг одоо хөөхийг санаж хатууд онгодоо ёс зүг авирсан гэдэг ингээд бичгнээд олсон. Тэгээд театраас хөөхийг санаж хатууд онгодоо үндсэндээ хөөсөн. Дараа нь хар цэрэгт явах мөрчээ ардын армийн цэргийн татлага болоход хамгийн түрүүнд хөөж явуулсан намайг жүжигэн гол дүртэй байсан хэрэг явуулсан л да. Тэгээд би баярлалын тэгсэнд нь хэн логозва 1700 төгрөгийн цалин авч явахдаа юу яаж зарчуулж байсныг мэдэхгүй байснаа. Цөлгөнд очиод 17 төгрөгийн 50 мөнгөний сарын цалин авангуудаа гинтэн чи юу вэ? 17 төгрөгийн 50 мөнгө сар яаж амьдрах юм бэ? Тэндээс бизнес сэтгэлгээ нэхлээд ингээ боссон юм байлээ дээ. Тийм тэгэхээр би төлөвшин гэдэг үгнээс бол зогтоод юм байхгүй. Дуршлагтай гэдэг үг нь дургүй. Дараахан томоотой гэдэг үг бүр үзий яа. Энэ чамбар тэгсингэндээ хорцгоо өмсч явжсэн чинь энэ цуга танина толгой дэрх чи малгай юм юу юм гэдгсэн нэг шавьлахын зохиолт гэсэн нэртэй тэгсэн энэ ч одоо гэгийн нэрдэлтийн бэлмийн дээр болохоор тол малгай дээр бүхэн чиний нэг ханган бүрхний доторч толгой мөмбэй гэсэн юм. Тэгэхээр энэ цуга дараа хүмүүс байгаа. Дараа хүмүүс үүж гарахгүй. Дараа ч гэрээ дуусна. Энэ бол өөрийгөө алдаж байгаа юм байхгүй юу? Түүж алдсан юм. Тийм. Тэгээд би тэр өөрөөр театр маань намайг шахах хөөгд хэрэгтэй аваад тэгээд эргэж ирсэн чинь гөрөвт гармаар гэж намайг хайрлаад тэгээд би гөрөвт яах вэ хаалгаа хэлсэн гээ би бас хийсийг хэлсэн байхгүй тэгээд би юу яагаад тэгээд би явж маач тэгээд наадаа байсан чинь тэгвэл чи явж мөнгө болж иргээд зэрэг баг мөгч дөрвөлж явах бүрээгээ бидрэг бид нар асар их мөнгө аваад төлөвөөр давуулсан чинь дахиад явж стигтэй гэдэг яваа. Ийм одоо альтруизм бол амьдэрсэн юм баггүй юу? Тийм учраас бол би аль бүхтэй энэ хэрэгчлээр хамгаалдаг. Ялангуяа би бол капитализм гэдэг нь өөхөх хүртлээр сурталчилна. Өсөө хаж миний сүнс капитализм гэж башгирах гэж найдаж байгаа. Тийм юм. Өнөөдөр бол одоо өөрийгөө олсон зөндөө болон хүмүүсийн донд энэ яриа хийлээ. Би та нарт одоо маш их баярлалаа. Энэ клубын одоо 2-3 хүн бол надад даалгавртай мөн зэнгүүд өгнө даалгавртай та уран бүтээлч юм учраас одоо англи уран бүтээлийн талбарт яасан тухай хүмүүстэй хуваалцвал тоо сайхан гэсэн. Тэр чинь тоолын зүг байгаад байна. Тэгээд би цаашдаа одоо юуны Атлантын руу тэний шууд их сурвалж болоогүй шүү. Сурвалж би бол маш тавчхан гэдэг шүү. Одоо өөрийгөө алдсан нөхрийн тухай, өөрийгөө олсон нөхрийн тухай харьцуулаад ярьж байгаа юм шүү дээ. Тийм үү? Ингэж одоо эхний ээлжинд их сурвалжийн тухай юм ойлголт өгөхгүй бол би одоо эхнээс нь ярилтай юм шиг. Нэгдүгээр хэлэхдээ тэгтийн гэж яриад байгаа. Гэнэ ч шиг байна. За тийм. Тэгээд бол одоо та нарт одоо баярлалаа. Асуухан байвал одоо мэдхийн байвал хариулт мэдхгүй байвал за. Айнрын хайрын талаар яг үгүй сонин танаас төгөлж дэмжиг санагдаад тэгээд бас амьдрал дээр ч гэсэн тийм үзэл бодлоор амьдсан болов. Хайрын талаар тэр өөр хэлсэн шүү. Доминик бол миний нэг талаа гэж. Тэгээд их сурвалжийг уншлаа зэрэг би хариулт хэлчихэ.
хайр жинхэнэ хайр үнцний тухай Доминикийн дүрийг харуулна. Юуны Атлантын руу хэний дүрээр харуулна. Дагны гэж үсгүй байна. Тэрний дүрийг тэрийг уншчихаар өөд хайр чи ийм сүрхий хийдсэн юм уу гэж ухаарах байх. Манай секси хчлээ энэ задгаад тавьдаг шүү. Ер нь бол. Гэхдээ тэр замбраг гэдэг нь ёс зүйгүй ёс суртахуугүй юм биш. Хүн хүнээ хүн хүндээ нэмж хүн хүндээ энергийн баталцаа шүү. Тэрнийг бол цааш нь хэлчих болтгоо маа хүн байхын үнц нь бол ёс зүйтэй байх, хандлага зүг байх, жудаггүй байх асуудал хэрхэж байж болтгоо маа гэсэн. Тийм санаатай. Энэ ихчлөө хайр ихчлөө ер нь ихчлөөгөө дэвтэх юм тийм л байна. За. Таны сая нэр дурдгдсан ус орно шүү дээ. Антопа, Чуга, Чачаан, Охоо. Энэ усууд бол яг үнэндээ бол хамсалтай амьдралаар амьдсан. Нэг одоо хүн чинь нэг л онх амьдрал шүү дээ. Гэж бид нар амьдрахгүй. Тэгэхээр амсан одож байгаа амьдрал нь бол хамсалтай. Тэгээд их сурвалжийг бол олон уншсан байдаг. Гэтэл Оорох шиг амьдрал, оорох шиг чойноо шиг амьдралдаа яг хүмүүс бид хэлхэнгүй яг их шамбал ашиг надад санагдав. Тэр багын уншиж байгаа шүү. Уншсан байна. Одоо ихэд аяа тэр нэг хүнлэлээр бол 13 сая зарцсан байдаг шүү дээ. Монголд бол бас 3 сая хүнтэй зарцсан гэдэг бол бас бестселлер болсон. 2000 бодгдсон. Зөвхөн энэ номоор тийм. Тэрийг унших нь бол уншаад ашиг байна. Гэтэ сонголтоо хийхдээ өөрөөр сонгоод агаад байгаа. Надад одоо харамсалтай санагдаж байна. Тэр хүмүүсийн сонголт нь таяг бодож байна. Хүмүүсийн сонголтыг асуух. Сурвалжийг уншаад Питер Кейтинг шиг амьдрах дуртай тэгэл амьдрал гэж байна. Тэгэл өөрийгөө алдаад чи тийм байна. Саяын чи саний юм асуудаа. Намдаггүй чанамгүй энэ гэж логос гэдэг бидний гаднаас нь харахад харамсалтай юм шиг хэрнээ тэд нар өөрсдөө бардам байсан. Бүр бардам. Логос хэлчих чинь намайг тамал зовоо шорон оронд аваач идрэсэн хүмүүс бүгдээ өгсөн. Бүгдээ гэж байна. Нэг ч өдөө бүгдээ өгсөн. Би яа гэж байна. Тэр амьдралын тамиг манер маш ирэмгий зоригтой тус. Чойн хэлсэн байдаг. Чойн бардам гэсэн байна. Бардам. Би энэ бахархал гэдэг үгийг сөйлөж байгаа дургуй очоод. Бах язгуур нь бахарт гэсэн үг бол авчих юм шиг санагдаад. Бардам гэж хонцлоо нэг үздэг. Үзээд байна. Тэр чойн бардам гэсэн байна. Энэ зуны их тэлгүүтэй гэсэн энэ чиний чойн минь усгуудаа эцдэг гэсэн боллоо. Тэгж хэлээд өчигдөр энэ зуны тэлгүүтээс энэ чинь жанрын тусгуудаа шилтэй арга дундасан доош байсан. Шинхэн намайг бэлгүүснээс доош байсан гэж байна. Энэ зуны тэлгүүтээс хийсэн энэ чиний жанрын тусгуудаа эцдэг гэж боллоо. Бүр багтай амьсгаа орсон. Энэ хүмүүсүүд амьсгаа орохдоо бардам байна. Кейтингүүд бол үхгүй байгаад байх юмсан. Жоох юм хулгай хийсэн тэр минь хааваа юм уу? Одоо яана намайг өгснөөс хойш хүүхдүүдийн минь хулгайчгээ барин яа. Кейтингүүд бол ингэж өгнө. Энэ жам хүлээж байгаа. Ророк юм уу? Логосгоо чойно энэ бол одоо чойно минь ихнэр нь сайн ярьсан юм биш. Охиноо намайг бодоод надаас явсан юм байна лээ. Сүлд нь ойлгосон. Салаад явах та. Бичи намайг дурсгаараа бити миний тухай яриа гэд явсан манер явна гэж хэлсэн. Кейтинг шиг буцаж иргэж хургаагүй. Энэ прагматик шиг авирлаа шууд явсан. Шорондчод бардам амьдсан. Ийм индивидуал хүмүүс чинь бардам амьдардаг, бардам дуустдаг. Ийм өөрийгөө алдсан хүмүүс бол чаагаас гэжтэй шүн авчтай унтдаг юм уу мэдэхгүй бүгшээ санд бид арчаад гарцаад. Дараагийн одоо 3 дахь өдөр яриа бол манай Цэнгүүн захирал ярина. Төрийн донтолт сүйрэл дагуулна гэдэг сэдв. Төрийн донтолт бол түрүүн имплиас ярьсан одоо санаад яг бол гайхамшигтай сэдв байна. Төрийн донтолт сүйрэл дагуулна гэдэг нь шүү. Заагаа мэрэ.
Саахаас нэг асуулт. За. Энэ юу гэхээр национал байдал гэж юм. Национал хүн гэж яваа. Албан прагматик хүн гэж яваа. Би бол өөрөө ч сайн прагматик байх чинь ой. Их чаад юм шүү. Хайс тааш. И баг хүн бол эцэж амжиж өгөх тийм. Үзэл санаа тууштай ааштай. Тэгэхээр одоо прагматик гэхээр яг одоо манай улс төрч юм уу юм харагдаад. Тэгэхээр прагматик зөв хүмүүс аягүй хөхгүй. Энийг ч хондохгүй. Үхвийг ингээд үдээ сайхан үдээ зөв байсан. Тэгэхээр национал үзэгдэл үеийн прагматик гэж үздэг үеийн юу хүрэх юм. За очондоо энэ прагматистууд Монголын нийгмийг ийм болгоцсон байгаа гэж хариулж байна. Юмыг яаж мэдэх үү гэдэг бол Монголоор одоо прагматизм чинь тэнцэл хаана за ашиг байна хаана яг ийшээ орч үзүү тийшээ орч үзүү гэж тооцдог бол сонслог байна. Би бодод би найс нартаа шийдэ би нэрийг хэлээд яах вэ? Би чамтай найзууд нөхөрдөг гэхдээ чи прагматист а би бол рационал хүн. Рационал гэдэг нь одоо англи объективизм гэдэг одоо нийтлэлээр ер нь объективизм бол манай бүх философчдын алдаа орон тунгааж үзээд объективизм гэдгийг бий болгосон. Өөрөөр бардам байх, үнцэнтэй байх, тууштай байх, хазаашгүй байх, хэлсэндээ байдаг байх, хийсэн шиг хийдэг, алдахаасаа айдаггүй тийм үү? Альва рискийг давж чаддаг ийм зан чанар бол рационал хандлага гэж би миний хувийн бодол шүү гэж боддог. Рамбайр бол өөрөө орчуулагч хүн рационал хандлага сая надаас асуулт амлах хэлгүй сайн мэдж байгаа. Учираас энэ хүмүүст бас дуулаасаа гэж надаас асууж байна. Тэгээ миний бодол бол рационал прагматик гэж. А зүгээр нарийг судлаад үзэх юм бол тэр John Dewey гэж нөхөр энэ John Dewey Jameson билээ энэ хоёр хүн чинь тэр прагматизмыг бий болгосон билээ л дээ. Нөгөө альтруизм гэж чинь бол Comte гэж хүн энэ сая ярьсан Kant хоёр урьдчилан бий болгосон билээ л дээ. Альтруизм гэдгийг би төлөөс золиос гэж одоо монголоор ярил зүгээр юм байна гэж боддог байхгүй. Төлөөс золиос заавал одоо бусдын төлөө гэдэг нь заавал золиос хатдаг. Энийг ийм хэцүү явдлууд их байдаг шүү дээ. Тэгж яхад ингэчлээ гэж. Заавал хүний төлөө амьдрсан юм шиг байх байна гэдэг бол нөгөө рационал байхгүй. Рационалын эсрэг. За баярлалаа. За. Өөрийгөө олсон хүн сэтгэл зүйн асуудал Сэтгэл зүйн юу нэ? өөрийгөө олсон хүн Сэтгэл зүйн юу нэ? Асуудал болох болоо. Өртөхгүй шүү дээ. Юу гэж өртөхгүй? Огтоос өртөхгүй. Би л өртөхгүй. Зөв өртөх хүртэл үзэж байна. Үзэж өртөхгүй. Ямар ч дараагүй байсан өртөхгүй. Өртөж мэднэ. Тэрийгэ мэдчихэж байгаа өртөн гэдгийг. Бүтээлээс айд. За гамын чадсан ажиллажсэн тэр 80 оны хүмүүс бол ер нь айгүй тийм индивидуал хүмүүс байсан тийм хүмүүс дээр туссан. Баяс манай одоо театрт индивидуал хүмүүс одоо цэвэн аргадан гэж байж байгаа юм байна. Аргадан гэж хүн байлаа. За бусд нь бол бүгд одоо өөрсдөө алдсан ардын золмолоо аваад алдсан байсан. Жишээл манай одоо гомсрон багш бол тайзан дээр 5 минут гарч ирэхгүй алга болоо. Тэгэл үзэг маргааш нь одоо асуудал үүсээд тэгээд багшийн юм одоо төрийн шагналтай ардын жүжигчин багшигаа яахан арга хэмжээ авах вэ? Энтергээ. Тэгээ би тэр төрийн шагналд ардын хамаагүй тэр онцлог баасан. А тайзан дээр 5 минут оцон өдрөөр зарчимгүй явдал. Таны нас хэд байх, таны нэр хэн байх, таны ингэр дээр зүудэг тэмдэг хэд байх ард хамаа. Танд арга хэмжээ авах ёстой. Яхаа чи аргадан маань ингээд 70 магаалтан болоод ингээд яваад идэв. Ажлаар хэмжээ авах гэдэг асуудал тавиад за ингээд түүмэр торгоогоо ямар юм тийм болоод тэр сайхан хүний гондоос ирэх утгадаа тэгээд тэр хөөх мөх чи нэмэр болохгүй юу? Гэхдээ ухаантай хүн бол ухаантай хүн гэдэг. Гомсронгаа өнгөрөхөөс өмнө тэрийгэ цайруулж бодож явсан байх зайлуу. Өнгөрөхөөс өмнө 3-4 жилийн өмнө надтай цогийн төвөргөнд зорж ээж уулзаад дундаа нэг шилийг тавиад
сүрчээд дуулдаг шүү дээ ч юм бол нөгөө техникийн дуусаараа сурцсан юм байхгүй. Үнэхээр Гомсонгой бол театрын дуу хоолойны авраг байсан. Тэгэхээр дотоод ертөнцийн барал хурлаг талдаа байдаг. Ялгаатай шүү дээ. Дүрээр амьдрах манай бол дүрийг гадналаас нэг юм байхгүй. Одоо багш уучлаарай миний одоо би бол тэгж бодож байсан бай. Надад нэг шиг хаваач болсон. Тэгээд би багш би тэгээд одоо ингээд чамтай муулцтай маргааш нэгээл тоож явдаг юм л дээ. Тэгээд Дорцонбор найрагч Арслан тавдан Дорцонбор найрагч гэсэн энэ сасруу ямар сонир хөрвэ. Тас тус пир харуулсан маргааш хөөхөө энийгээд явах юм гэж байж болох юм гэсэн гинлээ. Байж болдог. Байж болдгийн жишээ би. Жишээлбэл манай Цэвэн Аравдан байна. Цэвэн Аравдан гэдэг чинь зад амлалтаа театрын хуралд ирж чинь байхгүй болно шүү дээ. Тэгэл хоёулаа хөөгцсөн байхгүй. Хоёулаа хөөгцсөн. Намайг бол хөөхөг санаж хатууд онгоцсон. Ягаад хатууд онгоцсон бэ гэвэл бүгд уралдаа чинь хөөе доороос насан хүмүүжлийг энийг осчихсан юм. Энэ хурлаа цуцсан. Энэ сан дээр бичнэ болж. Амд яачлахаар тэгээд тэгэхгүй. Тэрийг барьж шүү гэж босаа. Бичсэн үгэнд би барьж. Тэдний намайг тайлбарлах би миний зэвсэг тэр бол түрүү хэллээ шүү дээ. Англи оюун ухаан бол хүний том үнцэн чадвар юм аа. Тийм оюун ухааныг дээдээд байгаа шүү. Тэгэхээр би ч үслэг оюун ухаантай шиг болохоор энийг болчихно. Эвлийн төв хороноос ирээд, намын төв хороноос ирээд одоо баасан зөвлөлөө. Энэ тоглохын баасан зөвлөлөө. Балгаар тэрчээсээ байсан юм аа. Намын төв хороноос байсан. Тэгээд зүйлдээ үйлдвэрчний хороноос шалгаж ирээд үйлдвэрчний хороноос намайг шалгах. Та нарын концепт пункт ч өөр. Тэр үлгээс үний мөнгө юусэн тооцоо хүмүүсийг авах гоё. Та нарын ажил тэр та хүн хөлдөг хүмүүс биш. Тэгээ явуулсан. Тоглохын энэ баасан зөвлөлтөд би сайрсан. Гомаа энэ сонирм байна. Энийгээ ч одоо Батмунтайд очоод дахиж уралдаа чөмжлийг хүлээж авахгүй чөмжсөн хүнийг ингэн тэгээд тэгвэл би одоо хөлий. Ингэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө манай тэр охины асуусан асуулт болмоос эцгийн хувьд яадаг вэ? Хүний юм чинь байна жоохон доктор ахварыг водкамад гоох явуул байсан. Яг тэр үед нэр би чиний хүс тавьдаг юм. Энэ камера мөч юм баг. Хиний Howard Rourke-ийн одоо үлгэр дуурайлсан. Howard Rourke тэр камеранд бүр үнэн ч байсаар бол амьсгаа аврах хүртэл байл очдог тийм байсан байгаа байхгүй зохиол дээр. Тэр камера бол шатцсан байхгүй заа. Яг чойн шиг. Арих болсон. Архинд живсэн тийм явдал байд. Утгаар дэгдэг юм хэлээ. Би тэр намайг одоо олж хараад уншаа юм байна уучлаарай. Би зөвхөн шиг хэлээ. Болно чи дөрөв хэллээ шүү дээ. Ялангуяа хувь хүний заавар шийдвэрээр бүх юм явдаг юм аа. Тэр хам толондоо очиход нурд юм аа гэсэн юм байна. Яг энэ шинжлэх нам юу ч гэдэг вэ? Даны харамж явах юм. Гэтэл тэр ч асууж одоо унааны хар зэрэг. Тэр хүн чигээрээ явах юм бол нэг хүний дэшгүй ингээд амьдсан. Аюултай. Юу нэг хаслах юм байна. Эргүүлч юу гэж 3 нэг. Эргүүлч юм бол зөвхөн нэг. Энэ хаттай юм шиг. Энэ ажил ганц охирлгүйг шийдэж шүү дээ. Тийм. Аль болохоор эрсдлийг давна. Гэтэ аль болохоор хийзий гарах тэрийг шийдэж шүү. Тухайд чи гаргасан шийдвэр зүг байдаг. Шудраг эсвэл Тэр одоо өгөх юм нь олон хүний төлөө амнасаа өгөх ёстой болсон. Нэг хувь хүний тэр хувь хүнийгээ эрхчлөө хаана байгаа вэ? Тэр хүний одоо амь амьдрал яах юм бэ?
Би надад хамж мэдгүй. Төг тэгж хүн амны хэлдэг. Ерөнхийдөө сайн бодъё судлаа. Зөв бай. Наадах чинь гаргалгааг нь олох хэрэгтэй. Нэткоос энэ ном гарсан шүү дээ. Гарсан. Шодрос гэдэг Microsoft ном Нөхөр үүний үгсдүү. Би байна би За яг тийм биш юм. би одоо санаа зовлоо. Хүй одоо цаг идэж байгаа. Зүгээр гоё. Яриад байгаа. За 3 минутын өмнө дуусчихлгүй. За баярлалаа. Бүгдээрэнд баярлалаа. Өнөөдөр харин Ярианы хаалт төсвөлийн нэг хөвгт баяр хүргэн амраада баяр хүргэе мэдсэн өдрөнд ахиж байгаа өнөөдөр. Миний одоо өөрийнхөө алдах гэдэг ярианы өдөр зүг юм би дүүгээ хаадаг мэдсэн өдрөнд дайрчдаг. Мэдсэн өдрөнд ахиж байгаа би бас одоо их баярлж байна. Бэлэгдэн бэлгээс их шүү. Ерөөсөө яг үнэнгээс ингэж давтсан их баяртай. Одоо дараа нь чиний төгсөө өдөрт би орно. Болно. Арна очоо. Тэгээд төгсөө өдрийн очоод ирэхээс өмнө та бүхэн маань тогтоо байж байгаа. Тогтоо хоорондоо ярьж байгаа. Тэгээд ингээд гэр орондоо сайхан очоод өнөө шөнө хавар дараах Эсвэр түүхээ хоёрыг зүтлээ сайхан амраа. Баярлалаа.